Дүүгээ бүр. Намайг Угумаяр гэдэг. Би Эрдэнэ сумын ЕБ-сэн 3 ангийн сургадаг. Манай дүүгийг Арангул гэдэг. Миний одоо дүнгийн төрсөн дүүгийг одоо Барилал гэлдэг. Манай аавыг Мөх Баяр гэдэг. Тэгээ манай ажиг бол Инх Булаг гэдэг. Би бол Угумаяр. Тэгээд юу ярихаа? Би юу том бол нэг бол уяаш, нэг бол зураач юм. Яагаад зураач бол гэж бодож байгаа? Би зураач ингүүл би нөр гоё дурдаг болохоор тэгээд хатуу үдээс гоё дурдаг бол голцоо би хүдээний зураг гоё дурдаг. Юу үдээсийг Хадын хатаа гэдэг юм гомоотор сальтай тэгээд хамгийн гол нөө сургууль шиний гидний хөвдөг тэгээд харагддаг бас даадаг өдрүүд тэгээд яагаад юм чимээ заримдаа даадсан заримдаа гидсэдсэндээ өвдсөн үгийг хэлдэг. Тиймэрхүү байдаг. Ингээд хийсэн яваад бистрүүч яагаад гэвэл чинь өнгөлтөд юу байдаг вэ? Нөгөө шувуу бүргэд тасагдс бариад авчдаг хгүй идэд. Тэгээд авчдаг. Тэгээд дармууд нь хүлт орсон хэрэгсэнгүүд нь санчдаг хгүй дармууд нь санаад үлдчихдэг хгүй. Яриад болсон бэлчээ. Одоо юм төдөг тэгээд юм юу өдөөс болохоор явуулчих. Барьсан өдөөс болохоор явуулчих. Чиний мөрөөдөл юу вэ? Надын мөрөөдөл уяачлуулах гоё идэг. Уяачлах нь юу гоё? Би багасаа боруулсан болохоор мөрөнд сайхан юу өдөөс хандсан болохоор тэгээд би дандаа мөр өдөөс яасан уяачлах нь их гоё. Тэгээд мөрний өвтөд тийм юм заад ийм юм хийж тэгээд унгийн өдөөс заах нь гоё идэг. Тэгээд манай дэштэй 1990 онд манай дээр задраг байсан. Хөгшин дээр бас нэг дээр задраг байсан. Тэр хоёр маань хөгшин дээрд нь болохоор Төв аймгийн наадам дээр 500 адарны донд 25 дорж исэн. Тэгээд нөгөө нэг дээр задраг мод манай ах маань дааганд нь Эрдэнэ наадам дээр тавуулж исэн. Тэгээд бас нэг пат харанга мөр байсан манай агагийн тэр тэгээд Эрдэнэ наадам дээр 5-6 зүрүүлж исэн их ордон бар. Манай дээр задраг маань бол дээр задрагийн төд нь одоо энэ вэ наашаага орж байгаа. Тэгээд цаатал нь ухаа дээр гэж мөр бас нэг дээр задрагны төл. Гэмрүү. Мал хариулдаг уу? Хариулдаг. Гоё. Юу нь хэцүү байдаг гэж байна? Надад нэг хэдэн байдгүй шүү дээ. Байдгүй. Өвөл энэ төр чи тэгээ ирж мал хариулдаг уу? Хариулдаг. Өвөл Даахгүй. Урд нь би нэгдүгээр ангидаа би өвөл нэг уудаг зүгтээ ачууг өдөр гол дээр нэг засаар орж исэн тэгэд нэг гараа нэг хөлдөг гэж. Надаа юу 5-6 л байгаа дөө. Их л байгаа. Надаа нэг хөөрхөн борч юм уу цагаан ашиг байдаг. Тэгээд өчөө нэг алагдуу хураг байдаг. Туглаас гэвэл надаа өөрийн тоглол зөндөө байгаа. Одоо 2-3 байгаа надын тоглол. Нэрөө өгдгөө хар халдан уугийн цагаан ингээл бүндэ нэр хүчтэй.
Эрдний чулуу шихос шарага элэтэн админ түрүү шарага эрдэн чулуурэ унаган шараг элэт ядэрсэн хайрын шарага алтар толгой хайрсын шараг амгайдан зүтэл гатуурсын шарага өөргөргүй бэргдөх шараг усын админ түрүү шарага тараг уяны шараг траг тогруу хатрын түл шарага түрийн админ түрүү шараг татманглай хайртай шарага гэдэг батг. Дулаан дулаарч байна. Дулаан болол хэвээр зөв ногоо суулцах юм байна тий. Булгаад хийсэн булгаа ээж рүү ярил гэдээс та нар ярьсангүй. Би танд залгасч уцчих холбогддог. За таны ачгүй чинь тантай багасаа хамт байсан гэсэн. Та юу ачгүйгийн талаар яриач. Таны ахуй амьдрал юу яаж тусалж байна? За. Миний ачгүй чи одоо багасаа л үлгийтэйгээс эмээтэйгээ байсан хүн дээ. Багасаа эмээтэй өвөөдөө өссөн. Тэгэл эмээ өвөөдөө тус болоод одоо хавар 100 одоо морь мал хонь хариулах одоо бүхэл юмд өглөө бас эмээдээ тугал татаж өгнө. Ажил бит хоёрын гар хөл юм да одоо бүх юм хийж хавар сая хавар ирээл одоо ямар сайн дууганагаа явуулчихаар зэрэгэл одоо яамда гэж хуйлаа боддог шүү дээ. Али тийшээ хонд али миний хүдэрийн хурах шиг гэлгүүгээд энэ уучин хэвгэд тэжээл ер нь хөдөөний ажил юу гэх вэ барагдахгүй дээ ер нь тийм ээ. Тэгээ миний хуучин бүх юм дээр хүүхчин тэгэл миний хууч эрт босна эмээгийнхээ өвгөн дорно тий. Өвгөн ямар сайн даал тэгдэг. Али миний хүүд авахгүй нэг бошуух морь барээ дээрээ хэлгүүж чад чөдрийн морж барээ дээрх эн чинь бас нэг хүүхдийн маш их тус өгөх бүх тийм ээ. Тэгээд өвөө нэг хамгийн тус ч үүдээ миний хууч. Манай Хөвөн баяр бол манайг бол 22 бандтай. Тэгээ 22 бандын нэг нь тэгээ хөдөөний одоо энэ голцоо хүүхдүүд бол манай ингэ сурдаг. Тэр хүүхдүүдийн л нэгэн адил хүүхэд. Тэгээ сурлаг хүмүүжил төлөвшил сайтай ийм сурагч байгаа. Манай ангийнхан нэгний урсгалыг хичээл эхлэхээс өмнө бүгдээрээ ангийнхаа нэг сурагчийг давуу талыг хилцдэг байгаа. Тэгээ өнөөдөр Хөвөн баяраа самрын өгөөе. За амар санаа. Хөвөн баяраа давуу талыг ангийнхаа баярч. Хөвөн баярыг зоригтой бас Хөвөн баяр ухаантай. Тийм болохоор Хөвөн баяр найзтай би тусалдаг. Их зоригтой бас хүн тусалдаг учраас би Хөвөн баяртай их найзлдаг. За баярлалаа. За Хөвөн баяр ангийнхаа хамт юу гэж хэлэх вэ? Намайг мартаж гоё өөр баяртай. За баярлалаа. Нанга Хөвөн баярыг дараа мэдэн зурдаг Хөвөн баярыг их сайн тэгээд бас шудраг үнэнч мэд тэгээд Хөвөн баяр одоо бас эмээ өвөөдөө хөдөө амралтын өдрөөр яваад тэгээд ирдэг. Миний хүн зураг магнаа алтан зурагтай 1000 оны дундаас түүнээс зурган амнаггүй. Үгүй. Мерс мэдээ намайг чигсэрдэг дун цагаан үстэй дурам гар нүдтэй түүний хойноос юу гэдэг лөө марчиж таалан мөр би ганцхан тэндэг ингээл өөр нь одоо би 2 дугаар ангид шийдсэн мартсан